Яа. Facebook дээр лайв ихэлсэн биш юм наха. За. За би шалгаад. За ихгээрээ. За ихэлсэн байгаа юм биш үү та? За орой минь манайхаа мөнхмөрийн хичээ манай алтан хичтэй танилцаад хоёр ярьж явах уу? Би энэ юугаар оруулаад? Тайлбараа оруулаад. За. За лайв эхэлсэн байна. За тэгэхээр одоо битээр лайв дээр бол харагдахгүй байгаа үстэй. Харагдаж байна. За лайв эхэлсэн байна. За лайв үзэж байгаа үзэгчдээ орой минь төргий та нар сайхан амарцгааж байна уу? За манай дотоод гэрэл сургалтын суралцагч маань өнөөдөр бидэнтэй үр дүнгээ хуваалцахаар ирсэн байна. За танд маш их баярлалаа. За та өөрийгөө товчхон танилцуулаач. За ингээд энэ цаг үеийн мэндийг хүргье. Бүгдөө амар сайхан аварч иж байна уу? Намайг Алтан цэцэг гэдэг холбооны Герман улсад амьдардаг. Тэгээд та одоо өөрөө энэ хичээлд яваад өөртөө ямар юм өөрчлөлт гарсан бэ гэдэг тухай ингээд сэтгэлдээ хуваалцах цаадаа бас их баяртай байна. За Алтан цэцэг гэгч маань хизээ манай сургалтанд орсон гэлээ? Би хамгийн анх энэ 26 оны 1 сарын 23-нд нөгөө Facebook үзээд тэгээд нөгөө Жана багшийн ингээд нөгөө одоо тэр залуугийн нэр мэлдчихлээ. Тэр хоёрын ярилж сонсоод тэгэл хөөх юм чи одоо миний яг хайж байгаа юм чи яг энэ вэ штэ гэж ерөөсөө үзэл за ерөөсөө л би энэ одоо сургалтанд сууя гэж дорн шийдэл тэгээд орсон. Тэгээд дараа нь ингээд 1 сарын 25-нд нөгөө Жана багш нөгөө мөнгөний блог тайлах нөгөө нийтийн нэг хичээл болсон шүү дээ. Лайв хичээл. Тэгээд тэрүүн дээр болохоор зэрэг нөгөө бидэрт яг нөгөө өөрсөө тэр нөгөө ажиллаж исэн хүмүүсийн туршлаган дээр нэг 40 ширхэг юм мөнгөний блог байдаг. Тэрийг та нар бичиж аваад ингээд уншаад яг өөрт чи хэд байна гэдгийг тэмдэглээд ав гэдгсэн баггүй юу. Тэгээд би ингээд яг нөгөө уншаад бичиж байхдаа хөөх энэ надад байна гэсээр байгаад 40 ширхгийг тэр нөгөө одоо асуултнаас 36 надад байж тараад тэгээд энэ лайв хичээлд ороод ерөөсөө өөрөө ч аягүй их тийм нөгөө ихтгэлтэй яг миний нөгөө хүлээж исэн юм байна. Би бас өөрийгөө ингэж олж авах хэрэгтэй юм байна гэдгийг яг ингээд хайж явж исэн миний юм байна гэж. Тэгээд ороод бүр ингээд чин сэтгэлээсээ би одоо яг ингээд энэ бүхнийг хийж чадна гэд тэгээд яг хичээлсний дараа ингээд нөгөө багш бидрийг одоо ингээд нөгөө битсэн өөрийнхөө хэдэн ширхэг энэ блог байна тэрийг унш гэсэн штэ. Тэгээ уншсан чинь нөгөө битсэн юмнууд маань ерөөсөө уншихдаггүй ингээд гүүгдээд байсан байхгүй юу. Тэгээ би гайхал сони юм бэ гэд тэгээд дотор хүнээ чагна гэсэн би тэр үед чинь тэр дотор хүн байдаг гэдгийг ч юусаа мэдэхгүй байхгүй юу. Тэгээд ингээд үдэнэд гэсэн чинь яг энэ дотроос байхгүй гэж таачих юм би бүр гайхаад ямар сони юм бэ гэж анх тэгж хичээд эхэлсэн. За та бол угаасаа хин нэгээр одоо дамжуулж за ийм байд юм байна тий ийм гэж хэлээгөө зүгээр Facebook үзэж байгаа л олоод авсан юм биш үү тий. Ягаад гэвэл би нөгөө хөхний хорт тавдартай болоод тэгээд танд ороод химийн эмчилгээнд хийлгээд туяа эмчилгээ хийлгээд ер нь бас нэг сайн тэнхэрж өгөхгүй эргэж буцааж нөгөө өрөвсөд ер нь байдал жоохон хэцүү байсан байхгүй юу. Тэгээд тэр үедээ ер нь яг хүн чиний биемээ өвдгөөд ингээд хэцүү байхаар зэрэг ямар нэгэн арга олоод өөрийгөө идээ тий одоо туслах өшөө хүн байна уу гэж одоо хайгаал яваад идэг штэ тий. Надад нэг юм болохгүй юм гээл мэдээд ингээд дотроос хайгаад яваад идэг тий. Бүр яг тийч мэддэг штэ. Би бас яг багшийн ингээд нэг өдөр ингээд надад хинч надад санал болгоогүй би зүгээр багшийн гинэ Facebook ингээд үзээ байжсэн чинь яг ингээд гараад ирсэн багш. Тэгээ ингээд яриаг ингээд сонссон чинь яг л ярьж байгаа юм чинь өө заа гэл яг тань шиг шийдэл шууд бүртгүүлж ирсэн шүү дээ. Харин тэгсэн. Бүр айгүй гайхамшигтай. Тэгээ угаасаа нөгөө нэг бүтэх юм цаг нь болоод ирэхээр бүтэн гэдэг. Яг зөв цаг нь олно гэж яг байгаа байхгүй юу?
Тэгээ би болохоор нөгөө Монгол дансад одоо бас нэг бага хэмжээний мөнгө байдаг. Яг ингээд нөгөө төлбөрөө төлөх гэсэн чинь мөнгө дутхгүй юу? Тэнгүүд яг бид нөгөө Монгол тэр нөгөө ийм захиалж манай найз наашаа явуулдаг байсан байхгүй юу? Тэгээ тэрнтэй бэлэн байсан. Тэнгүүд гинт бодоод нэрээ тэнд байгаа ямиг ингээд зарчих юм бол би төлбөрөө ингээд яг болгочих юм байна штэ. Тэгээ найз руугаа уцтаад байсан чи тэгэлгүй яг найз нь энэ чи авчи мөнгөний чам шилжүүлчихье гэж. Ерөөсөө маш хурдан ингээд аюул сайхан ингээд бүтсэн байна тий. За ямар гоё юм. Угаасаа бүх юм ингээд учир жанцантай гэж байдаг штэ. Яг л тийм. Би бол одоо энэ ганц хор тавтар биш бүр 2012 оноос эхлээд ерөнхийдөө жил дараалаад 2 ондоо юмны хагалгаанд орж исэн байхгүй юу? За энэ ингээ гайгүй болчлоо. Одоо энийг даван туулчлаа гэж тэгэл буцаад ажиллаа хийгээл айгүй өдрөг байжсэн чинь өвдөд тэгээд нөгөө өвчин намдах юм уучгаад тэгэл яг нутагтаа биш болохоор хүний нутагт яг л яаж ажиллах ёстой яг дүрмээрээ байхгүй ажлын байрыг хадгалах энэ бас асуудал байна штэ. Тэгээ нэг өвчин намдах юм уугаал эмчтэй очиж зөвлөгөө аваад намайг нэг дасгал хийгээд л гэж явж ирсэн. Тэгээд нөгөөх нь бүр хэцүү байдалд ороод бүр яарал даахацгаа хийхгүй болохгүй байд. Тэгээд эмнэлэг дээр яваад очсон чинь таныг одоо ингээд 0.01% одоо жижиг маш жижиг алдаа гаргах юм бол та насаар ингээд тэрэн дээр суудаг хүн болно шүү гэж хэлсэн байхгүй юу. Тэгвэл нэг ах юм нь юу гэвэл тухайн үед би ч одоо бас яг эмнэлгийн талын нөгөө хэлний төвшин чинь бас яг тэр чиний төрөхгүй. Тэгээ манай энд байдаг охтууд надад туслаад ингээд та санаа зовлтгүй бид нар орчуулгая гэдээ нааш цаашаа болъё гэдэг. Тэгээд нөгөө охинд одоо нэг юм чи юм бичиг өглөө одоо энэ өдөр гарын үсэг зурхуул чи нөгөө охин маань хариу өгдөггүй. Тэгэхээр за ямар ч байсан л одоо энэ сайхан газар байгаа юм чинь бүхэл юм сайхан байж тараагаа л дөрсө гарын үсгээ зураад хагалгаанд орсон. Тэгээ харж ирсний дараа нөгөө охин минь ирсэн сууж байна. Тэгээд яг уучлаарай хамгийн гол нь тэр нөгөө заалт айгүй хэцүү байсан болохоор танд хэлчихвэл сэтгэл санаа чи хямраад ингээд хаглаж яваа. Тийм яг зөвөн хэлээгүй шүүгээд тэгээд бас их том юмны ард гарсан. Тэгээд бас л ажиллаа хийгээл одоо тэгээд нөгөө өөрийгөө хайрлахгүй байхгүй юу? Тэгээд хараа ингээд нөгөө ингээд байн ингээд эргэлтээр яг орж ирээд байдаг. Тэ хүний амьдрал цикл болоод орж ирээд байдаг. Буруу яваад байна. Засаач яанаатхаа гээл утга байгаа байхгүй юу? Баян өөрийгөө ер нь бол анзаарч явах хэрэгтэй байгаа байхгүй юу? Ингээд за чи болохгүй байх гээл нэг сануулгыг нь тий. Тэнгүүд яах вэ гээл өвчин намдах юм уу гэх юм ингээл тий аргалаад тэгэл дахиад явна. Дахиад өвдөн. Яг та тэгсэн бааз дахиад ингээд цикл болж орж идэг байгаа. Тий. Буруу яваад байна л гэдэг байгаа асуудал байгаа. Буруу амьдраад байна гэдэг. Тэгээд яг дараа нь яг энэ актер өвчнийг туснаа одоо яг энд нөгөө нэг 50-аас дээш настай хүмүүсийг 2 жил тутам тэр нөгөө маммографи хардаг байхгүй юу. Тэгээд тэнд би 4 сард үзүүлчихэд тэгээд зүгээр юм чинь юу л вэ гэж ерөөсө тоогоогүй. Тэгээд захаа ирсэн байсан нөгөө тхин анзаарахгүй ажилтаа ингээд нөгөө шиний ээлж мэлж. Тэгээ нөгөө захаа махагаа нөгөө доор юмны доор хийсэн байснаа ч мэлтсэн байна. Тэгсэн 8 сар үлээ захаа ирэхгүй ингээд танд юм онцтой юм гасаа та ерөөсө бидэртэй холбогдсонгүй одоо яаралтай холбогдгээд тэгээд тэр охин идэр ирсэн байсан. Тэгээд тантай хамт эмнэлэг явах гэхээр үгүй одоо та нар хоол явах юм чинь та нар явж ээж нь очиод угаасаа хоёр талаас нь ингээд зураг аваад болчихд юм агаад явуулчихгүй юу. Тэгээ очсон ч нөгөө эмч маань ингээд та 4 сард үзүүлэхэд танд хор тавтар илэрсэн байна. Тэгээ та ирээгүй учраас бид нар танд дахин ингэж бичиг явуулсан юм аа гэх. Тэгээд зааж байгаа байхгүй юу. Одоо ийм жижигэн байсан юм одоо ингээд 4 сарын дотор ийм том болчлоо. Тэгээд таних маш хурдтай ингээд өсөж байна гэх. Тэгээд ерөөсөө юу ихийн зургууд тэгэл эмчилгээгээл тэгээд яг уг нь бол яг хими эмчилгээ, туяа эмчилгээ тэгээ хагалгаа гэжсэн өөрчлөлтөө тийм хурдтай. Тийм шүү дээ. 3 ширхэг хор тавдар байсан яг сарын дотор сар арай өрөхгүй юм да. Яг хаалгахад урд өдөр нэмлэгт очиод дахиад шинжилгээ авах гэсэн чинь 7 болцсон.
Тийм. Тэгээд Ерөөсөө айгүй хурдан штэ. Явхаа болвол тэр хавдарчээстэй маш санаанд оромгүйгээр томорчдог. Тийм. тийм байна. Тэгээд би бол яг хоо өмнө энэ хичээлд яваагүй байхдаа яг хоо нөгөө өөрөө эмчилдэг юмсан тэр ч хүн тусалж болоо энэ ч хүн туслах болоо гэж энэ тентхийн нөгөө хүмүүстэй бас холбогдоод хичээл мичээл бас сонсоод тэгээ явж исэн. Тэр хүмүүсээс байх юмнууд бол сурч авсан. Тэгэхээр би нэг юм миний хайгаад байгаа юм бол байхгүй ингээд бүр нэг ингээд хайгаад байсан байхгүй. Тэгээд яг гинтхэн тэр Facebook-ийн лайв хичээлийг үзэл тэгээд за энэ олж харжээ. Тийм яг цаг нь болж. Тэгээд би яг хичээлд орохоос өмнө болохоор зэрэг би тэгж бодож байсан байхгүй. Уг нь бол одоо би ч одоо бас нэг муу юм хийдгүү чадвал хүн тусалж игээд байдгаараа байж байгаа. Тэгэд яагаад энэ ингээд актер өвчнүүдийг тусаад яваад байна вэ? Энд нэг ер нь учир байна гэж боддог. Тэгээд боддог гэсэн чинь дараа нь хичээлд оронгууд нь яг таны саний хэлдгээр ер нь өөрт хүн гэдэг чинь өөрөө одоо нөгөө хүмүүн төрлийг олно гэдэг чинь бүх юмыг засал залруулах юм сайхан хувьтай зайд бид нар төцснийгээ мэддэггүй юм байна. Энийгээ мэдэж байгаа. Тэгээд ер нь анхнаасаа надад ингээд өөрийгөө хайрлаач. Энэ би чинь чамааг ингээд явж гин намайг хайрлаад өгөөч гэж надад мэддэг тахт нь тэрийг мэдэхгүй. За тэрүүн туслая, энийн туслая ажиллаа. Наадах ч юм байгаа байхгүй юу? Уул нь бид нар өөрөө өөрснийгээ сайн сайхан авч явбал тэгээд бусад хүмүүст тусалчихж байгаа байхгүй да. Тийм байгаа зү. Яг та өөрийгөө сайн авч явбал тэгэл гэр орныхан ч амар амгалан байх байхгүй юу да. Тийм байгаа. Таны хэрэг байхгүй бид нарт. Тийм. Ер нь бол яг л тийм. Тэгэхэд тэгэл яг энэ хичээлд ороод би чинь ерөөсөө их буруу бодож ирсэн байх шүү. Яг өмнө нь болохоор өөрийгөө хайрлах гэдэг чинь нарийн учрыг ойлгохгүй учраас тэгээд одоо юу гэж хэлэх юм одоо сард нэг 160 цаг ажиллах байтал одоо зарим нэгэн хүмүүс өвчтэй ч юм уу тэгээд тэрний оронд ингээд ажиллаад өгч гэж гуйхаар би одоо ажилдаа ганцаараа Монгол байхгүй юу. Тэгээд нэг чинь чи та танаа монголчууд хүчрэх шүү. Чи Чингис хааны ачаахан шүү. Өөрөө шагаад. Энэ тэнгууд би чинь миний нэрээс илүү одоо ингээд миний нутаг одоо би ганцаараа ч гэсэн миний одоо Монгол гэдэг нутгийн минээр надаар хүмүүс төсөөлж бодно штэ гэж ер нь нэг бидний хүмүүс чинь нэг тех ястай гэдэг нэг зарчим. Тэгэл яг цалингаа авчаа за өөрийгөө медалж ийн гэдэг нэг таалагдсан үс юм авчихад өөрийгөө хайрлаад байна гэж бодоод байсан. Бодоод байгаа. Яг зөв. Тийм. Үгүй юм байна. Одоо нэг жишээ ярихад одоо ингээд нэг жоохон хүүхэд ингээд унлаа гэж бодоход тэр өвдөн шалбарсан байхад уйлдаг штэ. Тэнгүүд бид нэгэд наасан зүгээр айгүй сайхан үлээгээд үгүй тэгээ зүгээр болчихногод үлээхээр уйлж байгаа хүүхэд ингээд энийгээ болчдөг штэ. Миний би эргэтэн намайг дотроос би ингээд ядраад байж та өвдөөд байж та намайг нэг удаа хайрлаад өгөөч гэж дохоо өгөөд ирсэн нь мэдэхгүй сонсохгүй яваад байгаа байхгүй юу? Сонсохгүй тийм тэгэл энэ хичээлд орж ирэл вау хүн гэдэг чинь дотроо ингээд даалд ухамсар гэж байдгийн байна. Одоо ингээд би өөртөө юм бурхан юм байна. Энэ би өөрөө ингээд нөгөө хайрлаж те ингэж хамгаалж иж би ирүүл саруул ямар нэг юм боллоо гэхэд би тэрийг даваад туулдаг тийм сэтгэлийн тэнхийг эндээс сурах юм байна гэж мэдээд маш их юм сурж байгаа. Тэгтээ дөнгөж сурагчлаа. Тэгтээ үнэхээр маш их баяртай байгаа. Тэгээд жаанаа тэгээд ангийнхандаа одоо бидний энэ лайв хичээлийг үзэж байгаа хүмүүстэй ч гэсэн маш их баярлж талархаж байна. Яагаад энэ миний бодол шүү. Яагаад гэвэл энийг үзээ сонсоод энэ хичээлд явж байна гэдэг чинь одоо бас нэг өөрийгөө олох гэсэн хүсэл тэмүүлэлтэй тийм хүмүүс цаг нь болохоор энэ юмыг үзэж байгаа. Тийм болохоор яг зөв. Тийм би бас яг энийг айгүй хэлэх дуртай байдаг. Манаас одоо ингээд бидний лайв багшийн ингээл ирээл энтриг ингээл үзэл эн чинь вэ штэ гэл ингэж хэлж байгаа хүмүүс үнэхээр л цаг нь болцсон л байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхэд цаг нь болоогүй хүмүүс бүр ийм юм байдгийн байна гэхэд хүртэл ямар юм байдгийг наадах чинь гээл байх жишээ нэ Тэгэхээр энэ маш нарийн тийм асуудал байгаа байхгүй юу? Тэгээ би орж ирсэн хүмүүстэй
та нар бол чаднаа. Угаасаа чадах учраас л ороод ирсэн байгаа гэж хэлдэг. Үнэхээр ч чаддаг. Тэд нар маш гайхалтай. Тий. Тэгэхээр та бол үнэхээр супер байна. Маш гоё байна. Би өөрөөсөө маш их баяртай байна. Юу яагаад өгөөч уучлаарай. Та яг ямар сургалтанд орж ирнэ гэж төгсөөлөөд тэ анх тэгжээд ороод ирсэн чи яг ямар сургалт байсан бэ? Тэгэд ямар үр дүнгууд гарсан та тэрээ биднэрт яриад өгөөч. Юу яасан яг өмнө ч гэсэн ингээд нөгөө онтоо газар ингээд нөгөө хичээлийг үзэл явахад хүмүүс би доктор хүүхдээ харсан чинь ингээд буруу харсан хүүхд байсан. Би тэгээд тэрийгээ завсаад боллоо гэж ярьж ирсэн юмнуудыг сонсч ирсэн. Тэгээд би болохоор энийг мэддэг болох юмсан те хүн ингээ хараад байхад би ч гэсэн бас одоо адилхан юм чинь энийг хараад ерөнхийдөө одоо яагаад ингээд өвдөд байгаа юм гэдэг учраа олъё гэж маш их хүсчихсэн байхгүй. Бараг жил гарan дотор хүүхдээ харахыг маш их эрмэлзсэн. Тэгээд яг энэ хичээлд ороод тэгэл эхний 3 хичээлний үзэл тэгэл нэг удаа яг би болохоор яг нөө суухаас илүү нөгөө хөвтөж хийдэг амархан ядардаг учраас тэгээд ингээд хөвтөд нөгөө хичээл хийжсэн чинь юу ээгүү ингээд бүр ингээд нэг цагаан ингээд дээ нөгөө Монгол цамцтай ингээд үсэл сахалтай тийм хүн шууд ингээд хальт орж ирэл харахгүй юу. Үгүй би чи юу харчихваа гэж би ч өмнө тэгж хараагүй юм чинь. Тэгээ байжсэн чинь нэг гой саагалгар модаа ингээд нүдэнд харагдаад тэрний зүүн талаас нэг хөөрхөн охин урт үстэй ингээд бүр цамц мацсан цайварцэг их цамц мөрөвчтэй хөх өмдтэй эндээ улаан туудтай эндээ цэнгэр туудтай ингээд хөөхд өнгөрөхөөр нь өсөж гүдэг штэ. Бүр тэгээд тэгдэл гараадсан чи би өөрөөсөө маш их баярлж өөх миний энэ доктор чи ийм сайхан охин байдгийн биш штэ. Би энэ дард ухамсар гэдэг юм чинь ийм гоё зүйл гэдгээс та нэр мэдсэндээ талархаж чинь гэж өөрөөсөө хайшаач гарсан зүгээрээ нар мандж байгаа юм шиг үнэхээр их баярлалыг авсан. Тэгээ нөгөө хүртээс нөгөө доктор тэр жоохон охиноо хараад одоо юу гэж хэлэх юм бэ? Одоо тэр цагаан үстэй тэр цагаан ингээд цамцтай хүн харагдана гэж одоо миний өвгдөө эзлэх юм байна тал гэж би дараа нь ухаж бодож байгаа байхгүй юу? Тэгээ хүнд бас юм өөрөө мэдэхгүй гэхдээ хүний дотор ийм гайхамшигтай юмуд байдгийм байна гэдгийг мэдээл тэгээ үнэхээр баярлалаа нэрээстэй. Энэ ингээд даалгавар хумсрын зүүрлэн төсөөлөх чадвар үнэхээр супер дүрслэл те. Ёстой санаанд ормгүйгээр үнэхээр гоё. Тэрийг бол манай одоо ивентэд орсон хүмүүс шилж байгаа те. Бид одоо сурж байгаа хүмүүс шилж байгаа маш гоёор янзаар гоё зүүрлэн төсөөлдөг. Бидний дотоод байдал яг тийм байдаг. Одоо ингээд ийм байдаг. Одоо амьдрал дээрээ манай нэг суралцагч ярьж байсан. Амьдрал дээр ингээд би дандаа өмд пүүз ингээд өмсдөг гэж байгаа байхгүй юу? Өмд пүүз өмсөд яваад байдаг. Гэхдээ миний дотоод хөхөд яаж харагддаг вэ? Дотор хүн яаж харагддаг вэ гэхээр шүү дээ. Ийм палаажтай, айгүй гоё дүүпэл өмссөн, айгүй гоё юм эмхтэй, гоё байдаг гэж байгаа байхгүй юу? Гэвч бол бодит амьдрал дээр яаж юм тэр хүн нөгөө л өмд пүүз өмсөөл ингээл яваад байдаг. Тийм багаз? Тэгэхээр тэр хүн яг тэр палаажа өмсөд яг гоё тэр гоёор ингээд яг амьдралаараа ингээд амьдрах юм бол тэр хүн яг төгс өдрөдөө очих гээд байгаа байхгүй юу? Тийм. Гэвч бол те нэг л юм буруу байна те. Тэр өмд өмсүүлээд байгаа буруу агаад байгааз те нэг л болохгүй байна. Тийм. Бүр ингэж айгүй сонин гайхалтай юм лээ. Тэгээ би анхаарахтаа тэр нөгөө тэм самцтай ингээд мөрөвчтэй өмчтэй харсан байхгүй. Тэгээ дараагийн нөгөөдөө хичээл дээр бас ингээд нөгөө хичээлээ хийжсэн чинь хувиргалтанд нь нөгөө өмд самцтай байсан охин маань палаачтай болчихсон. Бас тэгж байхгүй юу? Харин тийм багаз. Тийм. Тэгэхээр одоо юу гэж бодож ийн гэвэл одоо яг энэ хичээлээ сайн хийгээд одоо энүүд хүн өөрөө итгээд сайхан байсан. Ингээ хүн чинь ингээд бүр урам аваад их гоё болдго юм байна шүү дээ. Тэгээд бүр тэр өмдтэй байсан охиныг палач ингээд өөрчлөгдөж харж байгаа байхгүй юу. Гэхдээ гайхамшигтай би одоо өстой гайхамшигтай гэдэг одоо өшөө сайхан үг юу байдаг вэ тэргэл хэлмээр байна. Тэгээ үнээр би яг ингэн гэж үзсэн. Та одоо олон блокод зэрэг тайлж ирсэн те ерөн блокуудаа тайлж ирсэн нийтдээ нэг 40-50 блок тайлсан баг шиг байна те. Энэ талаараа энэний блок тайлснаар ямар үр дүн гарсан бэ? Тэрээ биднэрт яриад өгөөч. Бидний гол хичээл шүү дээ те. Тийм.
Хамгийн анхны хичээл дээр нөгөө Жана багштай дээр лайв хичээл дээр 36 блок байсан байхгүй юу? Тэр 40-оос 36 байсан. Тэгээд яг тэр хичээл ороод дуусны дараа би ингээд уншихдаггүй тэнгүүтээ дотроос байхгүй гэдгсэн байхгүй. За тэгэл ерөөсөө бүр ямар сони юм бэ? Би бүр нэг доор би 36 ингээд тайлна гэж өөртөө нөгөө бүр итгэж ядаж тэгсэн ерөөсөө ямар сони юм бэ? Тэгтээ үнэхээр гоё. Тэр блокуудыг тайлсны дараа одоо ингээд нэг ажил үүс тэгмээр байна гэдэг ч юм уу. Ер нь бүх юм ингээд нөгөө шидэт тохиураар ингээд догсож байгаа юм шиг. Одоо үнэхээр гайхамшигтай. Одоо нөгөө мэдгүй хүмүүс бол гайхамшигтай. Би ч гэсэн өөрөө өмнө одоо болсон хүмүүсээ тэгж ярьж хагаад ямар сони бэ юм одоо тавилттай юм гэж баймааргүй юм гэж бодож ирсэн юм шүү дээ би. Тэгсэн өөрөө бүр тэр чинь тавилттай биш тийм. Тэр яг тэгж ярьдаг байсан тий. Ингээд эд шид юм шиг гээ тий. Тэр чинь яг эд шид юм шиг байдаг байхгүй юу? Ер нь бол. За алтайгч одоо манад хамгийн эхлээд ороход нөгөө А Б Ц гээл ингээд бичдэг штэ тий. Тэгээд тань одоо нөгөө Б Ц дээр тийм болно гэд ингээд бичсэн байгаа штэ. Тий. Тэс ер нь хэр хувьтай биелж явж байна? Би нэг одоо 20 тийм нөгөө нэг хүсэл баггүй юу? Жишээлбэл хөхний хорт хавдрын эдгээр дулаан байгаа бас тунгалгын булчирхай хөхний ингээд хатууралтай байгаа гэд бичсэн байгаа хамгийн ихэнд. Тэгэнгүүт нь би 2-3 сарын дараа хөхний хатуурал тунгалгын булчирхай зүгээр болоод дэрүү сайхан болсон байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна гэсэн хүсэл маань биелсэн. Яг баярлалаа. Энэ нөгөө хатуурал болсон гэдэг юуны улмаас болсон гэдэг тэр нөгөө оншин бол хэлж мэдэхгүй. Эмчнэр ч гэсэн угаасаа та одоо энэ тунгалгын булчирхаан энэ терапид яваад энэ айжмтай зүгээр болно гэжсэн байхгүй юу. Тэгээд дараа нэг санаандгүй яг хаалгаа хийсэн эмчтэйгээ уулзаад юм байна гэд үзүүлсэн чинь таны энэ хаалганы дараа энэ туяа эмчилгээгээс болоод таны тунгалгын чинь булчирхаан нөгөөд нь наагаад идэгцэн байна. Тэгээ тийм болоод таны чинь ингээд удааштай юм байна. Бүр тэр урд нь ерөөсөө харагдахгүй байсан онш хүртэл гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэр 5-6 өдөр үргэлжлээд хэлж мэдэхгүй байсан тэр онш гарч ирж байгаа байхгүй. Тэгэл энэ хүслүүдийн минь одоо бол 16 бол биелсэн байгаа. Одоо 4 хүн байна. Ямар лаг юм бэ та? За. Энэ бүр баярлалаа танд. Баярлалаа. Эзэн хичээвэл заяа хичээн гэдэг ийм зайтай энэ дотор хүнтэйгээ ажиллаад энэ дотоод даалд ухамсар чинь бидрийг эдгэж чаддгийм байна. Энэ сэтгэл санаа амар амгалан бүгдийг юм гайхамшиг бидний дотор байна гэдгийг л одоо хэвээр мэдчихээ маш их баяртай байна. Тэгээ энэ дөрвөн нөгөө нэг юм үлдсэн байгаа нь бол ерөнхийдөө бол таны өвчнөөс гадна сэтгэл зүйн хувьд юу болсон бэ? Сэтгэл зүйн хувьд бол 5 одтой чилог 5 од. Одоо бол өстой юм бэ. Өмнө нь бол ер нь ингээд босоод ингээд одоо тийм их хэвээр ийм их хэвээр ч гэдэг юм ер нь нэг хэвийн л байжсэн байхгүй юу. Тэгээ одоо ингээд энэ хичээлдээ яваад энэ блокуудаа тайлаад ингэсний дараа одоо өглөө босохдоо өөрөө ирэхгүй би дуу ай зохиогоод тэгээ нөгөө аяндаа ингээд ямар сайхан өглөө вэ гэл тэгээ хацтай ямартай хөшөө гэл өөрийгөө бүр аяа зохиогоод өөрөө дунд нь нөгөө өгнүүдээ хэлээд тэр үедээ тод болонтой хараад ингээд ярьж мэдвэс чи одоо нөгөө жоохон хөвгттэй хажуудаас гүйцэлгэн гэнэ тэргээд бүр жоохон хөвгчиг одоо яг жоохон хөвгчиг болдог тий. Жоохон бүр бөөн баяр болчихж байгаа байхгүй юу? Хөөр баяраар дүүрэн болж байгаа байхгүй юу? Гинэн цав цагаан штэ. Тэгэхэд би одоо өөрийгөө тэгж бодож яг хөвгчиг болчлаа. Тэгэхээр миний дотор их сайхан болсон байна. Ямар одоо юу ч хэрвээ өөрөө ингээд хүсээд ажиллаад яг чин сэтгэлээс хандах юм бол бидний энэ бие чинь одоо өвөг дээдсээс өгөөгдсөн дамаад гээд монгол хүн болж төрнө гэдэг бол үнэхээр өстой гайхамшиг юм аа гэж боддог болсон шүү.
Одоо яагаад тэгж бодож байна гэвэл ингээд нөө энтхийн хүмүүстэй харьцуулаад бодоход бид нар нөгөө Монгол хүмүүс угаасаа төрөхтэй аягүй хөвгөлтөй төрсэн байдаг. Одоо жишээ нь хэд миний нэг хэд хэдэн найзууд одоо ингээд анхнаа одоо л дөнгөж одоо энэ Будда гэж бурхан гэж ямар юм энийг ингээд сурмаараа ингээд интернет ухаал юм бичээл ном уншаа сурч штэ. Тэгэхэд бид нар өгөгдөлтэй төрсэн цагаас эхлээд өсөлтөө нөгөө аав ээж орчноосоо одоо жишээ нь юу гэж хэлэхэд анхны цоргийг өдрөө харуулж тавьж болдгоо тэгж болдгоо гэл нэг амьдралын дунд ярьж байгаа юм бидэрт бүр ингээд нөгөө хөвшил болцсон учраас бид нар бүр анхнаасаа л ингээд ер нь өгөгдөлтөд төрсэн тэрийг нэг жоохон дотор тал руу өнгөгээд харах юм бол хүн болгон одоо ингээд сайн сайхан явж сэтгэлийн амар амгалан байж чаддгийм байна гэдгийг л одоо энэ сайхан гайхалтай хичээлээр сурсан. Тэгээд та менторуудтай маш их баярлж шүү. Ягаад гэвэл ийм сайхан юм их сурчлаа. Тэгээд бүх энэ одоо олон хүмүүстэй сургаад одоо монголчууд бид те ингээл асуудлаад ингээд сэтгэл санаа өөдрөг өөрийнхөө болохгүй байгаа юмыг дотооддоо ухамсараасаа асуугаад гүнлүүгээ яваад те юунаас одоо энэ уг гарлаа үүсэл нь юу вэ гэдгийг гаргаж ирээ тэрийг эмчилж штэ. Тэгэхээр бид нар одоо гайхамшигтай энэ техник энэ хичээлүүдийг зааж өгөж ингээд амьдралын сайн сайханд бэлэг барьж байгаа та нартай маш их баярлж шүү. Тэгээ ямар сандаа бас нөгөө бусад хүмүүстэй ч гэсэн бас ингээд ийм сайхан юмыг мэдэрсэн юм чинь би бас хүмүүст бас нэг яг ингэдэм байх шүү гэд бас нэг хэлж өгвөл бас бурсан ч гэсэн одоо миний анх нөгөө бодолтой байсан үе хүмүүс бас байгаа штэ. Тэгэхээр үнэхээр хүн өөртөө чийсээ өөрийгөө дотор хүнээ хайрлаад ингээд зөв явах юм бол үнэхээр гайхамшиг шүү. Үнэхээр баяртай. Өстө гайхалтай юм аа. Тэгээд бас нөгөө хичээл байдаг нөгөө ирээдүйн чухал хүнтэй уулзах хичээл тэгэл бас байдаг штэ. Тэгсэн тэрийг би бас ингээд хийсэн чинь бүр яг энэ гоё юмнуудыг би бүр кино шиг хардаг. Бүр ингээд хүмүүс гайхах энэ утга юу яриад байна гэж бүр яг энэ солонгос киноос цаашаа тийм гоёор харж байгаа байхгүй юу? Сайхан өргөө гэртээ тэгээд өмсөө явж байгаа хувцс төр нөгөө хотын төвд ирсэн байна гингүүт л одоо энтхийн хамгийн томтой засгийн газрын нөгөө ордон хардаг ч юм уу тэрний урдаас салсан ресторанд чинь зүгээр дэрвэр маргаан өмссөн бүр мадам сууж байгаа байхгүй. Үнэхээр гоё. Тэгээд энэ харахаар хүн бас ингээд өөрөө ирэхгүй одоо нэг юу гэж хэлэх нэг баяр баясгалан нэг амьдрал ингээд бүр ингээд гэрэлтээд явчихдаг юм байлаа. Тийм шүү. Тийм. Гэтэ би харилцааны үед ямар өөрчлөлт бэ? Гоё. Би нэг жишээ хэлсэн. Тэгтээ яг уучлаарай би жоохон ингээд нөгөө жоохон маш их сэтгэл хөдлөж ийн ягаад гэвэл ийм гоё гайхамшиг хүн өөрөө ингээд хийж чаддгаа гэдэг энэ техникийг сурчаад чаддаг. Тийм. Тэгчээд би одоо ингээд баярлаад ингээд жоохон сэтгэл хөдлөд байгаа шүү. Тэгээд хүмүүс мань зүгээр ойлгоорой. Зүгээр. Сайн нөгөө бойка метрош манай ангийн бурмаа тэр сая нөгөө гарны хуурцсан дотор байсан төмрийг авуулаад заавал хүн очиж авах хэрэгтэй гэдэг би очиж гаргаж авахгүй юу. Хойлоо доошо буугаад явах нөгөө таваар явахгүй болохгүй. Тэгээд нөгөө нэг үүдэн зогсож ирсэн хүнд нь ингээд очиод ингээд таксид дуудаж өгөөсэй гэд хэлгээ очсон ч нөгөө хүн одоо яг бид нар Азиудтай тий бид нар хараад нэг жоохон тоохгүй юм шиг нэг тийм байсан байхгүй. Тэгэнгүүт нь би сайн байна уу ингээд бидэрт ингээд такси хэрэгтэй байна та тэгж өгч тусалж чадах уу матах уу гэдэг нөгөө ярьсан чинь нөгөө ингэж мэнгцэн хүн сүүл рүүгээ инээгээд заалтаа би таксиг чинь дуучих 3 минутын дотор ирэх шүү хурдан идгээр сайхан яваар гэл бүр эрс өөрчлөгдөхгүй юу? Тийм багаач. Тэгээ манай бурмаа манай найз охин хүүшээ аяач би танаас энэ үеийн хооронд их сайхан юм сурч авлаа. Энэ ингээд муухай харж байгаа хинч биш гэж харьцаж байгаа хүнтэй та ингээд энийгээ хүндлээд ярьсан чинь
энэ хүн суурин дээрээ өвчлөгдөж байна гэдэхгүй. Тэгэхээр ер нь хүнээс хайр аваагүй бол хайрыг өгдөж авдаг юм байна. Хүнийг хүндэлж хүнээс хүндлийг авдаг юм байна гэдгийг одоо гэж бодож энэ бүхнийг би энэ хичээлээс сурсан чинь ямар сайхан тийм хайцаан дээр хүртэл нэг юм яг өмнө байсан бол энэ нэг юм чинь бид нар доор үзээд ингээд энэ ашиг гэдэг байхгүй. Тэгтэл тэр хүн биднийг нэг сайхан харахгүй байсан ч гэсэн сайхан харьцгаа тэр хүн шууд онтоодог. Энэ мэтийн ингээд энэ бол жохон жишээ байхгүй. Ингээд ингээ хүмүүсийн харьцаа хүртэл ингээд онтоо болж байна. Тэ. Нөгөө манай сургалтанд ороод хамгийн гоё хичээл нь чухал үнэтэй болцоо байсан байна тий. Гисэлгал тийм ээ. Өөр ямар хичээл байсан бэ? Нөгөө нэг онтойм болохоор би нөгөө нэг дотоод нөгөө хүүхд 5 настай хүүхдэд харсан шүү дээ. Тэр жил гаргаж судлаа ярьдаг үнд 2 жил харгыг хүсэж байгаа. Тэрийг бол үнэхээр сайхан харсандаа маш их баярлж байгаа байхгүй юу? Одоо урам аваад ямар гоё юм бэ? Би одоо ийм сайхан ингээд ээж аав өвгдүүдсийнхаа одоо замналаар ийм сайхан хувьцаанд төрчөөд ийм сайхан юм би одоо мэдэхгүй явж байдаг. Одоо ингээд мэдлээ гэл тэрнээс хойш бод ерөөсөө бүх юм зүгээр ингээд нөгөө Моцарт ч цэцэглээл ингээд байгаа юм шиг үнэхээр гоё. За тийм үнэхээр тэгдэг. Би бас яг ингэ тэгжсэн шүү дээ. Эхлээд яг хичээлүүдээ ингээд хийгээ явж исэн. Тэгээд далд хумсраас хариу дохио авах гэд хичээл орж ирлээ л дээ. Тэгээд багшийг ингээд далд хумсраас хариу дохио ингээд авдаг гэд ингэнгүүт зэрэг. За ингээл далд хумсартай холбогдно гэж үү дээ. За арайч дээ. За гэл ингээд би нөгөө нэг жоохон шүүмжлэх хандлага гарч байгаа юм л да надаас тий. Тэгэл тэгсэн чинь тэгээд би ингээ хийх гэсэн чинь хийсэн чинь таг юу ч байхгүй. Ерөөсөө таг байхгүй. Ингээд би за тэгвэл одоо энэ яах юм бол маргаашийн хичээл дахиад нөгөө далд хумсарт холбогдож хийхгүй бол болохгүй юм чинь. Тэгэл яалтчгүй далд хумсартай холбогдохоос гээл за яадаг гинүү энэ одоо гэд нилээн сонирхоод тэгээд ингээд нилээн төвлөрөөд ингээд суусан чинь яг ингээл гоё ингээл эргэлдээл бүр ингээл дотор эргэлдээл айгүй гоё орж ирж байгаа байхгүй юу. Тэгээд би ямар гоё юм бэ чи яа бүр ингэ байт юм уу гээл те яг тань шиг тэгэж бүр ингээд вау бүр яаж ингэж ордیں۔ Тэ минийх ингээд нөгөө эргэлдээд энэ ингээд гарахгүй байгаа байхгүй юу. Аялахгүй. Тэгээд бүр багшаа энэ ингээд эргэлдээд болохгүй. Би ихлэ нөгөө пүүлээ чагнаж үзээд байгаа юм л да. Ми зүрх тэлээд байгаа юм уу гэдгсэн чи шаал өөр зөрөөд байгаа юм чинь эндээс нэг юм ингээл идэг. Тэгээд хөөх ингэж орж ирдэг юм байна штэ. Надад аюу хүчтэй орж ирсэн. Тэгээд би эндээс ингээд өгнөхэд те яг нэг за энэ угаасаа гээл нэг ингээд нэг юм шүүмжлэх юм хандлага сэтгэлгээ үүсчихэж штэ хүнд тийм үү. Тэгэхээр ерөөсөө л ингээд хаагдчихдаг юм байна. Энергийн төвшөндөө ингээд хаагдчихдаг юм байна. Одоо энэ манай сургалтанд сурж байгаа хүмүүс ч гэсэн тийм байгаа. Одоо ингээд яана гэл те. Яана одоо ер нь яана гэдэг үгийг л ер нь бүх нийтээрээ болмоор байгаа юм л да. Яана гэж ингэхээр байна штэ. Тэгэл чадахгүй. Угаасаа чадахгүй. Яана гэхээр чадахгүй. Тэгэхээр яаж вэ? Өөрөө ганцаараа яана би чадахгүй хаа гэл ингэчээр чад. Тэгэл за одоо хоёулаа нэг хийгээд байна да. За одоо ингэ хийдэг юм л чадчихээн. Яасан? Ягаад гэвэл би ингээд те хажууд нь байж гин. Тийм болохоор яаж байгаа вэ? Тэр хүн хамтай болоод ингээд нүмер нөөлөхтэй болчихж штэ тийм байгааз. Тэгэхээр чадаад онж тийм байгааз. Тэгэхээр тэр яаж байгаа юм? Өөртөө итгэхгүй байгаа байдал байгаа байхгүй. Тийм байгааз. Тийм. Тэгэхээр бид нар одоо энэ манай сургалт чинь ер нь бол хувь хүний хөгжлийн зөндөө олон сургалт байгаа. Тийм үү? Манад чинь. Тэрдээс би энэ ерөөсө хамгийн номер 1 супер тийм үү? Маш хамгийн гайхалтай сургалт нь энийг л гэж хэлнэ. Манай дотоод гэрээ сургалт. Үнэхээр өөрөө өөрийнхөө төгс үйлрийг үнэхээр бүтээж чадна. Тэрэн дээр бол тэ одоо эргэлзэх юм байхгүй. Би бол үнэхээр нүүр бардам хэлнэ. Таач бас тэгж хэлэх байх гэж би бодож байна. Бүр түрүүн би ярьжсэн шүү дээ. Үгүй хүмүүс ингээд харлаа инглээ гэж яриад байгаа юм. Би хичээгээд байхад би чадахгүй байх юм. Энэ арай тавилттай юм байна гэж баймааргүй юм даа бодчихсон. Одоо бүр ингээд одоо
хүмүүс намайг сонссон бол вау энэ хүн юу яриад байна гэж бас наад чиг одоо сураг хүмүүс наад чиг энэ хуучин шиг бас бодож байх тийм. Тэгээд би ямар сандаа яг энэ бүхнийг юм бүр итгэл байхгүй хичээгээд болохгүй хүн чинь сүүл рүү энэ одоо ямар сандаа тавигдсан билүү гэж бодож байхгүй юу. Тэгсэн чинь одоо ингээд тий ард ухамсартайгаа холбогдоод одоо нөгөө төрөний одоо өөрөө чи ярьдгаар би бас одоо айвих нөгөө мэдж байгаа нөгөө манай одоо хүмүүс чинь маш их аймаар гэж ярьд юм ба штэ. Тийш аймаар гэж ярьдаг. Яана гэж ярьдаг. Ер нь бол жаахан сүрэг дээр их ярьдаг тийм ээ. Тийм байна. Тэгэхээр эн чинь айгуу гэж ярьдаг тий. Яг. Тэгэхээр энэ нэг хүний амнаас ямар үг гарч ин тэр эргээд ингээд яг эрдгээ гэдгийг бол одоо би бол маш сайн мэдчихэж байгаа. Өмнө нь бол бодолтгүй байлаа шүү дээ. Одоо бол ингээд ер нь хүн сайн хүнээр хайрлуулах гэх юм бол хүнийг эхлээд хайрл. Тэгэнгүүт тэр хүн ингээд эргээд ингээд өөрөө чи хайрладаг гэж яг жоохон бахад одоо ээж ам маань тэгж хэлдэг байсан байхгүй юу? Хүн чамд муу байж болноо. Тех тусман чи улам сайн байх хэрэгтэй гэхээр тухайн үед би чинь жоохон байсан чи манай аав ээж хоёр одоо ямар сайн юм бэ? Хүн надад дурггүй байхад би тэр хүн сайн байгаад тахтай яг энэ хоёр баг зөнжинөө өнтер гэж боддсон үе надад байгаа шүү. Тэгээ тэр чинь одоо энэ сургалтанд явах хүртлээр би ч одоо энэ хугацаанд 50 хэдэн жил гэж бодож явсан байгаа байхгүй юу? Тэгээ одоо тийм манай сургалтаар бол ер нь бол ингээд ухаарл тий тэр нэг буруу суудсан тэр нэг ихтгэл үнэмшлүүдийг ухаарж ижил солиод байгаа шүү дээ тийм биз дээ. Тэгж ижил нөгөө энерги ухамсарын шатнд төсөөл тий ингээ яваад байдаг шүү дээ. Та нөгөө алдарт 20 минутын техник буюу манай алдарт болог тайлах арга байгаа шүү дээ. Тэрний талаар нэг сэтгэлээ нэг хэлээч. Тэр ер нь яг ямар шүү санагдаж байна танд? Би бол бас их сонин. Одоо ингээд жишээ нь одоо ингээд нөгөө бид тэр нөгөө 6-аар 8-аар ингэж болоогүй тайлдаг штэ. Тэгээд ингээд тайлталд үзэхэд надад ерөөсөө юм харагддаггүй. Дандаа ингээд болон гоё өнгө мөнгөөс солонгороол энэ толгойн эндээс нэг нөгөө зулны гэрэл юм уу наар мандаа дагаа ч юм уу тэ нэг тиймэрхүү юмуд ингээд хийж байгаа л тэгэл дараа нь бүр шал онтой юм орж ирдэг байхгүй юу. Ээж аваагаа хараад ч юм уу нэг сайхан юм хараад ч юм уу. Тэгээ би ямар сандаа менторнуудтай хэлсэн байхгүй одоо энэ хүмүүс блогоо тайлагдах юм. Би одоо блог тайлах гэхээр надад ерөөсөө тийм юм харагдахгүй байна. Дандаа л гэрэлтгээгээ ч юм уу уул ус харагдаад ингээд байгаа энэ ямар учиртай юм бэ гэж асуусан байхгүй юу. Тэгээд хариулт нь юу вэ гэвэл хамгийн анх багштай нөгөө нэг тэр 40 блог тайлах хичээл дээр би одоо өөрөө ингээд маш их ихтгэлтэй би чадна гэдэг их бадрангуй ороод тэгээд бүр яг ингээд хичээгээд бүх юмнуудаа ингээд тайлцсан учраас одоо миний тэр нөгөө нэг би өөрөө бодлоо өөрийнхөө толгоогоор болохоор надад зөндөө блог байгаа гэж бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр мэр эдэр чинь бүгдөө бүр үлээсэн юм шиг байхгүй. Тэгээ блог тайлахад ерөөсөө тийм янз бүр юм орж ирэхгүй. Тэгтээ дунд нь ингээд нэг гоё юмнууд харагдаад нэг тийм сонирн байна надад. Та програмаа солисон уу те? Манад ч бас нөгөө өөрт ашиггүй байгаа програмаа гоё сольдог хичээл байгаа шүү дээ те. Өөрчлөлтөг тий. Тэгээд би болохоор яг анх эхний удаа тэр хичээлдээ явж байхдаа нэг санамсаргүйгээр тэр хичээлээс өмнө тэр програм өөрчлөлт тэрийг санамсаргүйгээр ингээд хийцэн байгаа байхгүй юу? Тэр сонирн бод. Тэгээ би бас өөрийгөө гайхаад байгаа. Энэ одоо тэр муу юмыг бид нар чинь заавал өөрчилчөөд шинээр ингэж нөгөө сайхан болгож хувиргадаг штэ. Тэгэхэд яг тийм хичээл дээр болохоор надад бол нэг тийм янзбар юм бол үзэгдэхгүй байгаа байхгүй юу. Тэгсэн хэрнээс ингээд одоо онцлогтой тий. Онцлогтой олноор нь тайлдаг онцлогтой. Олноор нь тайлдаг. Тойрон дээрээс нь яг би энийг бол тэгж бодож байгаа шүү дээ. Ер нь хүн чи сэтгэхээсээ үсээд тэр амьсгалын дасгалыг зөв аваад
одоо ингээд 50 амгалан ингээд орчинд ингээд байхад ерөөсөө л ингээд илбэгдэж байгаа юм шиг ингээд бүх юм сайхан болж байгаа байхгүй. Тэгээ одоо гадуур явах одоо ажилд хөөцдөг ч юм уу, эмнэлэг явах ч юм уу, ямар нэгэн ингээд ажил заа яана энэ бүтгүүлэг бол урд нь боддог байсан бол одоо бол тэгж бодохгүй шүү дээ. Энэ бүтэн шүү дээ. Яг зөв. Тэгээд ерөөсөө орж ирэхгүй те. Тийм сүрэг одоо тэгмэх гэсэн тийм юм ерөөсөө байхгүй те. Таанасаа л ингээд сүрэг хийсэн шүү дээ. Эд Google киноноор гардаг нөгөө нэг ичидийн нөгөө давхураар ингээд догч байгаа юм шиг бүр ерөөсөө бүх юмуд ингээд айгүй сайхан бүтэж. Тэгэхээр энэ бүхэн бидний дотор байна. Дотоод тал ухамсартай, дотоод хүнтэй хүн одоо хайрыг өгөөд зөөлөн тэ одоо хайр л өгөх юм бол бидэд эргүүлээд эн чинь маш их гоё юм өгдөг юм байна гэдгийг л хэвээр ойлгоод бүр бахархаж штэ. Тийм штэ. Бидний дотор үнэхээр хэвээр нөөц потенциал те үнэхээр байгаа. Тэрийгээ гаргаж чадахгүй байгаа байхгүй юу? Баахан л хүлээсэн дунд ингээл те баахан буруу итгэл үнэмшил дунд баахан сөрөг бодол дунд те ингээл ерөөсөө ингээд хаашаа ч хөдлөж чаддгүй. Ингээ олс уяагаар ингээ хүлэгдсэн. Маш хүнд мөрөн дээр хичнээн ч ачаа байгаа юм те ингээ чаддаггүй. Тэгэхээр одоо манай дотоод гэр сургалт болоод өөрийгөө өөрчлөе. Одоо шин төвшөнд гаргая те зоригтой амьдрий. Бид юуны тулд амьдраад байгаа юм бэ те яг ингээл ажлаа хийгээл гэртээ ирээл ажилдаа явал ингээл амьдрах юм уу? Би яг тэгж надад яг тийм бас тохиолдсон шүү дээ. Би ч нөгөө юу яасан? Их сургууль төгсөө бишээ 10 жил төгсөө тэр үед чинь 90 онд чинь ямар юм сурах аач мэдэхгүй. Тэгэл нэг дуртай хичээлийнхаа дагуу конкурс өгж байгаа шүү дээ. Тэгэл би хиймэд дуртай гэл ингээл хиймэд дуртай явж байгаа л тэгэл мөсийн хэм технологийн ангийг төгсөөл. Тэгээд би ч нөгөө говь компанид ингээд чанар шалгагч мастер тэгээд өвөг гарагч инженер хүртэл ингээд ажиллаж байгаа байхгүй юу? Тэгээд за би одоо ингээд хүрчлээ. Одоо ингээд би яах юм? Ингээл гэртээ очиод тий. Тэгэл буцаал ажил дээр ирээл. Ингээл явах юм уу гэл шууд надад гэж бодож байгаа байхгүй юу? Одоо тэгээ яах вүлээ гэл бүр ингээ хоосон цаашаа байхгүй болцсон байгаа байхгүй юу? Тэгэл гид би 8 сарын 30-нд шийдэж амчин би ерөөс юмч болох юм байна. Юмч болъё гэл. Тэгэл гинт шийдэл 31-нд нь очиж бүртгүүлээл. Яагаад гэвэл айгүй амархан авсан намайг хим биологоор шалгалт өгөх ёстой гэсэн. Тэгээд угаасаа би хим технологийн анги төгссөн гэдгсэн чинь тэгвэл шууд илсэн штэ гээд надад. Тэгээд би шууд илсэжсэн байхгүй юу? Тэгээд явж дахиад сурч ирсэн байхгүй юу? Тэгээд тэгж ингэж нөгөө хүмүүс жоохон анзаараад үзээсэй л гэж би бодож байна өөрийгөө тий. Ингээл одоо удвал нарын амьдралаасаа жоохон давж сэтгэмээр байгаа юм л да бид нар. Яг одоо юуны тулд тэг яг өөхөх боллоо гэхэд яах юм? Одоо ингээ өөхөх боллоо гэхэд те зөндөө л хийж амжаагүй би өстө тийх байсан ингэх байсан гэл ингээл ямар юм бэлээ штэ. Одоо би тэрий чинь бас мэдсэн штэ тэр нөгөө ковид тусчаад бүр ингээд гар хөл ингээд бүр ингээд чангараад даралт ихссэн юм байж хат. Би одоо ингээд юу ч хийхгүй өчх юм уу гээл заяа. Бүр ер нь бүх шинжгүй, ер нь дуургүй. Бүр зууралтж байлаа шүү дээ. Тийм тэгэхээр чинь ер нь хүмүүс жоохон анзаараасаа тий. Тэгэхээр бид яг юуны төлөө явж байгаа вэ гэдгийг бас анзаарч үзээсэй тий. Ингэж үзээсэй л гэж би бодоод байгаа юм. Тэгээд манай сургалт чинь болоо ер нь бол тий одоо доод энергийн давтамжинд байгаа одоо сэтгэл готрол тий одоо өөртөө итгэлгүй байдал энтергээл одоо гацсан одоо энэ эндээс ийм зөвөртэй энэ шимж тэмдгүүтэй хүмүүс орхоос гадна тийм ээ зүгээр л жирийн гоё тий ажиллаа хийгээл амжилттай ажиргалтай байгаа хүмүүс бас ороосой тий энэ нийгэмдээ сайн сайхныг түгээгээсээ одоо бид нэг гэрт нэг хүн ингээд айтайхан болоод авахд тий тэр гэрийн бүх хүмүүс тэр хүнийг дагаад те маш сайхан үйлдэлээр нь те үгээр нь ингэж өрсөлдөж байгаа байхгүй юу? Одоо манай гэрт харахад би одоо манай гэр байтгаа чинь тийм манай ах トゥ хамаатан садан найз нөхөө те бүгд ингээд ямар гоё юм бэ гэдээ ингэж өрсөлдөж байгаа штэ. Тэгэхээр нийтээрээ те бид нар ингээд хар мэдээ ингээд шеэрлэхийн оронд те
Уул нь өөрлөгөө ингээд өөртөөгөө ажиллаад өөрийнхөө хамаг сайн хувилбартай очиж байгаад тий энэ нийгэмдээ тий яаж сайн сайхныг хүргэх юм тийм үү? Ингэж уулын явбал манай Монгол 3 сая 3.5 сая юм доороо л босоод ирнэ шүү дээ тийм ээ. Би бас яг тэгж бодоод байгаамаа. Угаасаа яг хоо бид эхэлж ийн тэгэхээр хүрээлэн байгаа найз нөхдүүд, гэр бүл, хүүхдүүд гэдэг чинь ингээ харж байгаа штэ. Тэгэхээр бас нөгөө хүн дотроос ингээ зөв бодоод зөв энерги ингээ цацруулаад ирэхээр угаасаа тэр хүмүүсийн бас тодорхой хэмжээгээр маш сайн нөлөө үзүүлж байгаа байхгүй юу? Тэгээд жишээ нь хэд ч одоо би өмнө бол ерөөсөө хүүхдүүдээ дутамаг үзээд өчиг тэр хүн тэгсэн гинэ тэр хүн дандаа гадагшаа чиглэж исэн. Ерөөсөө гэж бүр боддгоо өөрөө нэг 90 гаруй 100 наслах юм шиг тэгж бодж өөрөө ерөөсөө тоодгүй. Тэгээ одоо бол ерөнхийдөө бол одоо тэр юу ч хэлэх юм дээр эд материалаар туслах ч юм уу ийм тийм юм бол хэрэггүй. Хүн өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна гэдгийг л одоо маш сайн сурч авсан. Яагаад гэвэл юу ч хэлэх юм бэ одоо ингээд миний энэ нөгөө нэг хор тавдар одоо би эмчилгээнд ингээд ороход юу яаж байгаа байхгүй юу? Одоо ингээд шинэ ингээд нөгөө нээлт хийсэн. Тэр нь яг хөөр өмнө одоо ингээд хор тавдартай хүмүүс идэглээгээ 5 жилийн дараа идэгцэн гэж тооцдог байхгүй юу? Тэгтэл 5 жилийн дараа болохоор ерөнхийдөө 50-60% нь дахиж ондоо газар мазраа гарч асуудал болдог. Тэгээ энэ дээр бас нэг шинэ туршилт хийгээд тэр амжилттай болоод ягаад гэвэл одоо тэр нөгөө лабораторийн гэж нөгөө ухаж авангуудаа лабораторид ингээд суулгаад дахиж энэ гарах уугүй юу гэдгийг шинжилдэг болсон байна. Тэнгүүдээ манай эмчилгээд байхгүй одоо нэг юм шинэ юм байж байгаа. Та одоо та эхний 100 хүний дотор энэ туршилтын эмчилгээнд хамаарсан байгаа шүү. Ягаад гэвэл одоо таних генээр биш таны буруу хөвшлээс болоод энэ та хор тавдартай болсон. Тэгэд маш их хурдан өсөлттэй юм учраас бид одоо таныг энэ эмчилгээнд ингээд авч нөгөө туршилтаар оруулж ажиллаж байгаа. Тэгээд та бол өөртөө дахиж гарах маш их өндөр эрсдэлтэй учраас одоо химийн эмчилгээг яг одоогийн хавдар биш ирээдүйгийнх нь хавдар одоо 2 төрлийн хийн гэж хэлэхгүй юу надаа. Тэгэхээр зэрэг ямар сайхан би та юм биш те. Одоо 5 жилийн дараа би одоо хэдтэй үлээ 5 жилийн дараа нас явантай одоо нашиг ингээд даах чадвар муудан тэгэхэд би одоо яг энэ тэнхээтэй байгаа дээрээ хүнд байсан ч гэсэн хийлгээд авах гэдэгчээс та айгүй аттай би өөртөө баярлах чимчмэг рүү гайхаад надад хараад өөртөө нэр миний бүх өвчтөнгүүд таншигтэй ингэж сайхнаар хүлээж авдаг бол энэ өвчин үгүй болох байхгүй юу. Үнэхээр өөртөө танд баярлж байна. Анх удаа ингээд ийм ингээд өвчин тэгвэл дараа гарахын оронд одоо нэг хүмүүсээ авчиж ийм юмд хамаарцсантай баяртай байна би өөртөө идэгэн штэ гэл. Ер нь хүн бас ингээд нөгөө тэгчээд бас өөртөө бас юу хийх хэрэгтэй юм шиг үлээ. Би яг энэ бол нөгөө санаамдгүй одоо гацсан. Одоо яг би тухайн үед ингээд нэг хилээд өөрөө баярлаад, эмч баярлаад тэгэнгүүт миний нөгөө нэг далд ухамсарт бичигдсэн байна гэж одоо бодож байгаа шүү дээ. Тэр нөгөө сайхан бодож хүсээд би өөртөө босно, би дахиж тэр гарах хүнийг мөрсөн хийлгэж чинь гэл юм зөрөгтэй хэлсэн. Тэгээд би далд ухамсарт энэ маань бичигдээд ийм сайхан өгөөчтэй байгаа юм байна гэж бодож байгаа хгүй. Тэгээд сая одоогоос нэг 2-7 хоногийн өмнө нөө да эмчтэй очиад үзүүлсэн чинь өстө таастай гайхамшигтай сайхан идэгцэн баг та одоо бараг эрүүл болцсон байж тээ гэж хэлсэн. Тэгээ энэ чинь шиг үсттэй тий. Тэгээд одоо манай тэр нэг найз 2 өвчнөө идгээсэн тий. Энд яг ер нь бол өмнө бол мэддэггүй байсан байна. Энэ дахиж гарна. Яг гардаг л да. Гэхдээ тэрийг эмчлэх аргыг олоогүй байсан. Тэгээд яг энд хамрагдсан би ч гэсэн байна. Чинь манай найз охин гэсэн намайг нөгөө эргэж ирчээд хүүшээ заримдаа чамайг би өвдсөн чинь маттай ирүүл гэж бодоод байх юмаа гэж хажуутайгаа хүн тэгмээр энэ чинь нөгөө сэтгэл энэ дотоод одоо дард ухамсар надад их ирч өгч өгч би өөрөө сайхныг хүсгэд
миний дотоод талд ухамсар надад тэгж үйлчилж байгаа байхгүй юу? Санаж нөгөө багш одоо ийм судалгаа байгаа даа зү хүний одоо ДНК чинь 417 Гц дээр шинжлэгдэнэ гэж. Та одоо 417 байтугай 500 эдэр байгаа юм шүү баг тий. Гэхдээ бол бидний ингээд нөгөө энерги ухамсарын шатлал ерөнхийдөө бол ингээд юм хэлбэлзэлтэй л байдаг юм шиг байна л да. За нэг 200 дээр очиж ч юм уу тэгэл ингээд нэг жоохон үлээл тавьчих юм уу тий ингээд ерөнхийдөө бол таны байдлаас харах юм бол ер нь нэлээд өндөр байнгын юм одоо өдөржингөө иймэрхүү байдаг бол ерөнхийдөө тогтвортойгоор нэлээд өндөр давтамжинд л байгаа юм шиг байна тийм үү? Тэгэхээр бол тэр 417 Гц-ийн нөхөн төлж гинэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол яг тэр нөгөө энергийн давтамжаараа солигдох тий шинэ үүсэх энэ нөхцөл үүсэж байгаа байхгүй юу? Манай бас нэг хичээлийн нэг юмшигтэй юу гэвэл нааsh надад хэлсэн байхгүй танд нэг тусгай линк өгье та тэр эдгэрлийн нөгөө нэг хичээлд ороорой гэд. Тэгээд тэд ороод нөгөө хичээлүүдээ үзэл тэр нөгөө сүүлийн 4-5 дахь хичээл одоо нөгөө өдөрт 3 удаа сонсох ёстой. Нэг удаад нь бүр ингээд нөгөө цаг гаргаад ингээд унших ёстой гэж. За тэгээд тэрийг ингээд сонслоо. Тэгээд эхлээд нь яг үхээр би чинь одоо яг одоо бас аюул хэмнээ ингээд даад гарч ирсэн учраас өөрсөө уйлна гэж байдгүй болсон. Сэтгэл өвдөд уйлах юм дээр уйлах чадахгүй. Энэ дээр нэг том юм дараад тэгэл би өөрсөө Монголд уулзсан. Монгол дуу 50 гол ерөөсөө энэ дээр юм таглараа амьсгаа авч болохгүй бүр сонсдгоо бүр тийм байсан байхгүй юу. Тэгээд тэр эдгэрлийн хичээлдээ ороод тэгээд сонссон ч ерөөсөө эхний хэдэн мөрийг сонсоод ерөөсөө сад тавьсан уу? Аха. Ерөөсөө тэгдэг шээ. Айгуу уйлаад тэгээд тэр хооронд ч нөгөө ээж аав ах нар мах нар гэж 9 шидийн бодогдож байгаа шүү дээ. Тэгээ би ч нэрийн мундаг өвгдээцэн удам миний ард одоо өвгдээцэн минь сүүл нурууны ард минь байна. Өвгдээцэн тэр сайхан одоо хизээч дийлдэгддгүү босдог тэм цус надаар уршсан гэл хилээл ерөөсөө бүр асуултал уулаад бүр бахархаад бүтэн 2 өдөр би тэр хичээл үзээд бүр үзээд сонсох болгонд уйлаа. Тэгээ сүүл рүүгээ би гадагшаа ингээд нөгөө манай ишээ ойрхон нэг жоо оймод өгдөг байхгүй юу. За тэрүүндээ ерөөсөө ингээд чихвчээ хийчихгээл та чангаар дагаж хийлээ уйлаа. За тэгээ тэр одоо миний энэ өвчин сэтгэл санаа энэ дээр аваарад ирсэн юм тэг хүнд хийх дотроо хадгалж байгаа л одоо ерөнхийдөө бас энэ бидний одоо бидний багшийн ярьдгаар энэ мэдрэлийн систем чинь энэ биеэ хамгаалахын тулд дохоо хүчтэй гингүүд бидний бие ч одоо энэ хүн чинь ингээд энэ шүү одоо нэг хамгаалъя гэж ингээд өгдөж бидэрт мэдэгдүүлж штэ. Тэгэхэд тэдрийгээ бүр хэрэгтлэн би бүрээс сонсоод ойлаад хамаг юм уугаад одоо бол ерөөсөө чихвчээ ягаал гадаа гараад ерөөсөө чанга цаг хүн харуул юм жоохон айж байгаа ч хөнгөө үед бүр хөнгөө газар явж байгаа ш. Тэгэл бүр чангаар маатрагаа уншаал бүр гайхамшиг. Өөрөө хичээх юм бол бүх ямар сантал найз маань намайг хүүшээ би чамаг юм айлтар өвчтэй гэдэг чинь мартчихад байгаа. Маг тийм биш. Би үний би чи өөрөө угаасаа өөрийгөө эдгэх том систем угаасаа өөрөө ажиллаж идэг. Амтан гэдэг утгаараа чинь бид нар тийм үү. Тэгэхээр зэрэг ер нь бол багш хилээд байдаг ч тийм үнэн баггүй юу. Одоо ингээл чон нохоо ингээл гинтэж битчихэл тариа мараа тариулаад ч юм уу юм уугаад байдгүй үстэй. Аянда тэгэл ингээл тэ идэгэн тийм үү. Бид нар бас нэг жижигхэн шарах ингээд шархавчлаа гэхэд тэ аянда л идэгцэн байдаг үстэй тийм үстэй. Тэгэхээр бидний бие чи өөрөө асар их юм нөгөө эдгэх том механизм бүр ингээд ажиллаж идэг. Тийм. Тэрийг хэд дахин өсгөөд өчөж байгаа байхгүй юу? Тэгээ би бол та нэрээ тэгээд бас 2-3 сарын дотор тийм штэ одоо би ийм үр дүнгууд гарсан байх тийм. Ер нь би тэгэл ер нь эхнийхээ хичээлээс эхлээл ерөнхийдөө одоо ингээд энэ би бичсэн юмнуудаа харж байна л да. Тэгээд анх нөгөө Жана багштай тэр нөгөө хичээл хийжсэн тухай бичмаа. Яг хүн бид нар нөгөө
одоо энэ хичээлээ сонсоод юу харсан үзсэн юу босон гэдгийг байнга тэмдэглэж байвал маш сайн байдаг юм байна. Тэгэхгүй бол хүн тухайн үед би яста мартахгүй үнэхээр тэгсэн гэсэн мөртлөөсөө эргээд одоо энэ би одоо анхныхаа хичээлийг бичсэн байгаа байхгүй юу? Яг зөв. Тий. Одоо ингээд хичээлээ зүгээр сонсдог хүмүүс бас байна. Зүгээр сонсноор ингээд явчин тий. Тэр үлдэхгүй байгаа байхгүй юу? Үнэхээр хичээлээ маш сайн хий гэж байгаа бол бичдэг. Бичсэн хүмүүс маш сайн үр дүн гаргаж байгаа. Бичиж байгаа үед тарих энэ хуруу хоёрын хооронд холбоос үүсээд тий. Маш сайн тогтоогдож, маш сайн ой тоонд орж өөртөө хэрэгжүүлж чаддаг болоод байгаа байхгүй юу? Зөвхөн сонсоод одоо манай хичээл чинь бол практик хийдэг штэ. Практик хийн тий. Практик хийн тэгээ зөвхөн сонсох, подкаст сонсох биш тий. Тийм учраас бид нар яг ингээд бичээ тий өдөр болгон сэтгэлдээ оруулаад өөрийгөө гоё үгээр ингээд аффирмейшнлээл тий. Ингээд явж байгаа чинь бид нар бодлороо кодлон тий. Дард ухамсараа бодлороо кодлоод байна штэ. Тэгээд бичиж байгаа хүмүүс бол үнэхээр үр дүн гаргад юм байлээ шүү. Одоо манай сургалтанд орох гэж байгаа хүмүүсээ сонсож байгаа бол тий. Сайхан бичээ нэг дэвтэр гаргачих хэрэгтэй том дэвтэр гаргаад тэгээд тэр дээрээ ингээд бүрстэ багшийг хаузалж байгаа л бичээд аваад тах хэрэгтэй. Одоо ингээд би ч нөгөө ингээд бичснийхаа хүчинд одоо тэдэн болоод тайлсан байна, тэгсэн байна гэдгийг эргээд хараад ийм байсан байж тэгэл одоо энэ дээр ихний хичээл дээр нэгж байгаа байхгүй юу? Эрүүл тэрэг бий бүтээх гэдэг хичээл орж байна. Жана багштай ихний лайв хичээл. Тэгсэн чинь эрүүл тэрэг эрх хүчтэй боллоо гэж багшийг дагаж хэлээд сүүлийн хэсэг дээр нь ойлов маш сайхан мэдрэмж талархлаа. Итгэхэд цайвар гой чинэрний ягаан тэнгэр шарамгийн эрвээхээ нисэж маш сайхан мэдрэмж авлаа. Миний дотоод талд ухамсар сайхан хүлээж авсантай талархан баярлаж байна. Би бол маш хүчтэй, эрүүл саруул, эрч хүчтэй, гайхамшигтай, хувь зайнтай баярлан талархаж байна гэж бичсэн байна. Тэгээ одоо би энийг мартсан байгаа байхгүй юу? Тэгээ одоо эргээ харангуут хөөх би Жана багштай анх тэр лайв хичээл дээр эрвээхээ хараад унсан байжтэй вау гэж бодож шээ. Яг тэгдэг. Одоо ингээ блогоо тайлдаг хүмүүс бол тэг ингээд за би тэдний сарын тэдэнд тийм блог тайллаа. Яадрон тийм байсан гэл ингээд бичдэг. Би одоо яг тийм байж идэг надад. Тэгээ бүр за миний санаад байж исэн юмнууд энэних байсан байна. Энэ асуудлах энэних байсан байна гэд бүр ингээд сайн мэдчихэдэг. Бүр яг тодорхой. Үнэхээр би бол үнэхээр одоо та нартай маш их баярлж байна. Энэ гайхамшигтай хайгаад байсан юмыг олсон. Ягаад гэвэл хүн суусан хойно өвдөн жаргал байна, зовлон байна те. Тэгэхэд тэр болгоно одоо бас ингээд хүн тэлээд байхаар одоо сүүлийн хүмүүсээ одоо нэг зовлон ярихаа чинь битээ сонс, бивний зовлон битээ сонс гэдэг болцсон байгаа байхгүй юу? Тэгэхэд юу гэж хэлэх гээд байна гэвэл одоо тэр болгоно одоо ярмаар одоо ингээ хүлээж авах найз нөхөд байлаа гэхдээ цагийн зөрүү ч юм уу тэр хүн ажилтай байвал би түрүүний үнэ араас ингээ залгаал би тэглээ мэдлээ гэж янз бүрийн юм хийх боломжгүй. Тэгэхэд одоо энэ хичээл сууснараа одоо ингээд амьсгалынхаа дасгалыг хийгээд өөрийгөө дотгошин тайвшруулад юуны улмаас миний сэтгэл санаа хямраад байна гэдэг өөрөө эмчилж чадж байгаа байхгүй. Энэ л хамгийн чухал юм. Тэгээд одоо манай хичээл сууснаас одоо ламбогийн хэрэггүй болж байгаа шүү дээ тийм ээ. Ерөөсөө өөртөөгөө харилцаал асуух юм асуугаал явчихна угаасаа тий. За би яах юм шийдвэрээ гаргаал явчих шүү дээ. Энэс ч очиж асуухгүй. Хамгийн зөв шийдвэрийг өөрөө гаргадаг. Бүр монголчуудын үг байгаа шүү дээ. Юу лээ? Өөрийн бодол өөртөө зөв тий. Яг тийм байдаг шүү дээ. Яг тийм байдаг байгаа. Тийм. Гэхдээ бас энэ дээр би бас нэг ингэж бодож байна. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг бол маш үнэн үг. Тэгвэл хувь хүн буруу бодцоод тэрийг миний зөв гэж бодоод байвал бас болохгүй. Тий, энийг бол тий энэ чинь бас ялгаатай байгаа тий. Энэ бол эгогоор тий хандж штэ. Би одоо ингээд яг нэг ийм хоёр юм байна тий. За алийг нэг ингээд хийвэл зүгээр вэ гэд дард ухамсартайгаа холбогдож байгаад асуух юм бол тэр хаа нэг газар очиж ламбогоос асуухаас тий хамаагүй зөв үр дүн гаргах тийм шийдвэрл болох гээд байгаа юм л да. Тий манай сургалтаар ч ер нь бол манайх ч өөртөөгөө гүнзгий холбоо тогтооод ер нь бол тий дотор л хамаг юм байгаа штэ. Хүний дотор бүх юм байгаа. Ерөөсө гаднаа сайх ямар ч шаардлага байхгүй.
Ер нь одоо орж ярихад тий одоо өнгөрсөн блог гэсэн. тий. Би ч одоо нутгаас гараад одоо 35 жил гарсан болж байна. Тэгээ яг тэгэл сайн муу сайхан муухай юм тохиолдно. Тэгэл одоо бас их олон ажилчинтай наан цаана гэл өдөр зам хийгээ явж явах үед би биш бас тэр хүмүүс чинь бүгдөө миний хамааралтай байгаа байхгүй юу? Тэр үед ч одоо энэ даалт ухамсартайгаа холбогдно гэсэн ийм сайхан юм гараагүй байсан үед яахын ямар нэг юмас тусламж авахын хувьд тулдтай одоо ингээл тэр энэ одоо байж байгаа улс оронд нь лам ирдэг ч юм уу юм үздэг хүн ирлээ мэрлээгээл сонсонгууд нь гүйж очиад гэртээ яваад ажилчтай авчирал те би ганцаар биш ингээ бид бүгдөө сайхан болох ёстой гэд үнэхээр би тийм тусламж аваад явж ирсэн. Яг нь нутагтай байсан бол нэг ондоо штэ тий хүний нутагт явж байгаа учраас тэгэл би нэг энэ тэгэл би ганцаараа биш бүгдөө сайхан болчих юмсан гэд үнэхээр бас ном уншуулад бас сайхан дэмжлэг гэдэр аваа явж ирсэн. Одоо энэ дотоод гэр сургалтанд сууснаас хойш өөртөө ихтэй ямар нэг юм болоход би чадсан штэ би одоо ингээд амьсгалын дасгалыг даалт ухамсартай холбогдоод зөв шийдлэг үгүй ядчих те энэ шийд буруу байвал надад баруун тийш хөтлөж хэлээрээ зөв байвал зүүн тийш хөтлөж хэлээрээ гэдэг чинь яг л тийж хөдөлж байгаа байхгүй юу? Тэгэхээр сонирн байгаа үедээ хүн өөрөө тэргийг чаддаг байхгүй юу? Тэгээд гайхамшигтай ийм богино хугацаанд ийм том амжилтанд хүрээд ингээд баяр баясгалан авчираад одоо би бол эрүүл болцсон сууж байгаа. Одоо хэн ч намайг энэ өвчтэй байна гэж харахгүй байгаа үстэй. Ирээд байгаа үстэй. Тийш. Баяр үргээ. Анх ингэж 2-3 сарын дотор ийм үр дүн гаргана гэж бодож байв уу ер нь? Бодоогүй штэ. Ямар ч байснаас тэр доктор байгаа хүүхдээ хараад даалт ухамсартайгаа холбогдож үзье. Ер нь тэгээд хүнээс тусламж авах гад нөгөө хүн завтаа ч юм уу загууч мэдгүй тэр болгон миний хүссэн болгон тэр хүн хариулт өгөх боломжгүй учраас би яг яагаад одоо энэ хувь хүн өөрийгөө эмчилж чаддсан чи би тэрийг л сурах ёстой. Энэ л миний одоо ганц одоо зөв зам гэдгийг өөртөө ингээд бодсон. Тэгээ би энийг хайгаад гэсэн байхгүй юу. Тэгэл янз янз юм үзэл хараад уншаад сонсоод яваад гэсэн. Тэгэл яг Жанна багшин тэр хичээлийг фэйсбүүкээс харангуут нь энэ яг миний хүсэж байгаа юм байна гэд. Тэгээ орсон тэгээд ороод олоод авсандаа үнэхээр их том амжилт гаргав. Үнэхээр баярлж байна. Баярлалаа. Үнэхээр гайхалтай. За одоо ингээд бас манай энэ нөгөө хотод бас Бурмаагаад бас нэг найз охин байдгийн. Тэр маань хүртэл яг нөгөө эмнэлэг ажил нөгөө бас хичээлээ хийгээд хийхгүй тэгээд тэгсэн хэрнээсээ за би ч гэсэн өдөр болгон хичээлээ бариад ингээд яг суухгүй л дээ. Наанцан тэгсэн мөртлөөсөө яг энэ одоо сургалтанд суугаад энэ нөгөө хамт олонтой болцоод тэрөө сонин хүссэн юм маань ингээ биелээд идэг. Бүр гайхс манай тэр тэгээд сониндээ хоёлаа ингээд нэг сайн хичээлээ гэдэг хүчсэн бүхэд юм бүр ингэж байгаа юм шиг л ингээд өөрчлөлттэй. Үнэхээр одоо энэ шинээр орж байгаа болоод сонирхож байгаа хичээлд орчод бас нэг хичээлээ бас яг хүн болгон ондоолдоо одоо жишээ нь чинь бид нар адилхан хүмүүс мөдлөөсөө бүх хүмүүсийн нүд ам айцсан ондоо байдаг шиг хувь хүний одоо энэ даалт ухамсартай холбогдож энэ сайхан мэдээлэл сурахад арга барил нь ондоо байхгүй юу? Зарим хүн гэхэд чинь нэг зарим хүн нэг сонсоод ойлгож байдаг. Тийм болохоор ер нь бол бас энэ хичээлд яваад бас сайн ойлгохгүй байгаа хүмүүс санаа зовлтгүй өөрөө хичээх юм бол нэг л өдөр ингээл гэрэл татраад кино харж байгаа юм шиг юм хараад явна. Тэгээ нөгөө нэг гоё юм нь юу гэвэл нөгөө банк ментортой тэгээ 7 хоногийн сүүлээ Жанна багштай бид нар дандаа лайв хичээл ордог штэ. Тэгээ тэр бас их гайхамшигтай. Яагаад гэвэл хичээлээ хийгээд одоо ингээд буйнаатай бид нар 6 бодлого тайлах 6 дугаар шат 8 дугаар шат эдрийг чинь бид нар дагаж хийгээд тэгэнгүүтээ тэндээс хувь хүн болгон ингээд янз янзын нөгөө мэдрэмж авч байгаа штэ дотор ажиллаад тэгээ тэрийгээ бид нар хичээл дээр хуваалцдаг байхгүй юу. Ингэсэн чинь би инглээ, ингэсэн чи би чадахгүй нэгхээр яах вэ гэдэг нь хоорондоо яриад бас айгүй гоё тийм нөгөө
өөрөө нөө дутуу байсан юмгээ бас ангийнхаа хүүхдүүдээс нөхөж авдаг. Тэгээ энэ нэг хөл охин чи яг бидний дүү шиг сэтгэлээ зориулдаг шүү. Маш их баярлж байгаа шүү. Нэр үнэхээр бас энэ баярлалаа шүү. Гэтэ бид нар чинь бас нэг энэ хүн тийм харагдаж, энэ хүн юм харагдаж байна гэж бол би энэ бол мэдгүй. Яг нэрээ хараад мэддэг, дуугаар нь мэддэг. Тэгтээ ингээд нэг гоё юм гэр бүл шиг тийм гоё болцгоцсон. Тэгэхээр одоо ингээд найзууд болоод тэгээд одоо ингээд цаашдаа насан туршдаа баг найзууд байна шүү дээ тий. Ер нь бол тий. Тийм байгаа л тий. Одоо энэ хичээлд ороод ийм учиртай, тийм учиртай гэдгийг бид нар бүгдөө ингээд мэдэрсэн учраас ямар нэгэн юмны тухай ярихад бүгдөө нэг зүгт ингээд чиглэсэн байгаа учраас маш сайн өөрсдөө ойлголцдог байхгүй юу? Тэгэхээр сайхан болж гэнэ үү, муухай юм гарч гэнэ тэр бүнийг илэн талангуй ингээд яриад одоо ондоо хүн дээр нэгэн байхад ч өөрийнхөө би тэгж бодож байна гэж саналыг хэлдэг ч юм уу. Айгуу сайн ойлголцдог. Тийм шүү. Тэгээ бойка мэдчихэж манай ангид ч гэсэн тэг ингээд анх ярьж байхдаа замдрангуй яриад уурлаад ингээд тиймэр хүмүүс одод чинь нэг тийм байсан гэж бодоход одоо бол зүгээр ерөөсөө урсгал гор шиг зүлдөлгөөх намуух тийм багаас хичээлээ хийгээ. Тийм багаас яг тийм байдаг. Бүр ангийнхаа хүүхдүүдээс хүртэл яг тэрийг ингэж олж харж байхгүй. Тэгээ одоо яг бид нар ингээд бас нэг сайхан энэ дотоод гэрлээ мэдрээд одоо дөнгөж сурч яваа хүмүүс шүү дээ. Тэгэхэд өмнө нь бол ерөөсөө ингээд гадагшаа ингээд одоо гараад энэ дэлгүүр хашаа явдаг ч юм уу ямар нэг юмд явж байхад ер нь яг л бид одоо энэ байгаа ярих гэдэг хүмүүстэй адилхан байсан байгаа байхгүй юу? Одоо тэгээд энэ хичээлийг би ч нэг 2 сараар одоо 3 сар болж байна. Тэгэхэд одоо гадагшаа яваад яхаж энэ дунд хүмүүс уурлаад юм уу бухимдаад юм ингээл нэг жоохон эвгүй шүү дээ. Тэгэнгүүт өмнө бас яг тэрнтэй л адилхан бид нар хүн болсон тэгээ явдаг. Одоо бол энэ хүн чи одоо бас тэ нөгөө дотроо тийм одоо уурлаад юм хэцүү энэ хүн нэг блогтай байна да хөрхи энэ хүн амар амгалан болоод оршихуудаа сайхан бохол тугай гэж хэлдэг болсон. Өмнө нь болохоор ч ингээд одож ингээд чичтэйлаа чимээ гэхээр тэр чинь ингээд хідэн дор хаяж хідэн цаг өө тэр мөн намаад тэгцэн гэж хүн нэг бодоод байдаг штэ. Одоо бол тийм бодол байхгүй. Тийм юм байсан ч гэсэн буйнаараа болгээ хөрхи энэ хүн дотор блогтай байгаа юм байна. Оршихуудаа амгалан байх тайлбараад бүр тийм болдгийм байх шүү. Тийм болно яг тийм болдог. Үнэхээр тэр бол гайхалтай тий. За тагч баярлалаа. Одоо би тийм цаг төгч जैन. Тэгээ би нэмээд юм хэлээ. Тэгээ өнгөрсөн блогноос гадна ирээдүйн хүслээ өөртөө суулгаж болдог, кодлж болдог, даалгавар олгож өгч болдог бас ийм хичээлүүд байдгаа. Тэгээд нийт 50 гаруй хичээл байгаа. Тэгээ одоо хүмүүс бодоо сууж байгаа орох гээд эргэлзээд тэр хүмүүс юу гэж хэлмээр байна. Тэгээ мэдээлэл авахыг хүсэж байгаа хүн байх юм бол 6-ыг комент хийчих юм бол мэдээлэл нь очино. Маргааш тэг шинэ анги эхэлж байгаа шүү. Манайхан тэг бүртгүүлэхийг хүсэж байвал бүртгүүлээрээ. Би бол одоо энэ сонирхоод эргэлзэж байгаа хүмүүст бол юу гэж хэлэхээгүй л би ч гэсэн өөрөө тэгж эргэлзэх нь битгээл би түрүүн бас одоо 3 дахь дээр ярих чинь арай энэ тавилттай юм тавьсан биш үсттэйгээ би бодоо явж исэн хүн энэ хичээлд ороод үнэхээр энэ тавилт биш юм байна. Энэ дотор байгаа энэ дотоод ингээд өөрийнхөө бүх юмнуудыг мэдээж судлаад ирэхээр хэцүү юм гэсэн зөв сайхан болгож хувиргаж болдгийм байна. Амьдрал цаанаасаа гэрэл гээгээ болдгийм байна гэдэг би биеэрээ туулж үзсэн учраас та нар минь ерөөсө хоног алдахгүй сураарай. Манай одоо монголчууд бид угаасаа цаанаасаа өгдөлтөд төрсэн хүмүүс 1 хоногийн өмнө ч гэсэн тэр сайхан гой мэдрэмж өөрөөс чинь гарч байгаа тэр сайхан мэдрэмжийг эмчиг өөрийгөө эмчлэж те сайхан одоо ингээд нөгөө лам багш шиг бөө шиг те одоо хүний застдаг шиг хүн өөрийгөө застдаг юм агуу хүний төрөлд төрсөн учраас яг энэ цаг үеийг ашиглаад энэ сайхан боломжийг өөртөө нэгэрээ тэгэх юм бол бид нар хүнээс тусламж гуйхгүй харин ч бид нар өөрөө гэрэл гээгийг сураад буцалтаа түгэж бүх хүмүүс гэрэл гээгээтэй сайхан болно гэдэгт итгэлтэй байгаа шүү. Тэгээд хүмүүс минь
одоо өөрийнхөө одоо энэ богино хугацаанд тийм сайхан амжилт гарсныг та нартай ингээ хуваалцах юм гэхээр баяртай байна. Та нартай хуваалцаад ирсэн чи би өөрөө бүр уламж хэрэгжиж шүү. Маш их баярлалаа Алтагч. Тийм 2-3 цагийн хугацаанд маш гоё үр дүн гаргасан. Эдгээсэн, өвчнөө эдгээсэн, харилцаа, ажил гэд бүх зүйл дээр ингээ амжилт гаргацсан сууж байгаа. Төхөөрийн үзүүрээс барьсан байгаа шүү. Нэр шүү. Нэр одоо ингэж хэлээ. За тэгээд бүгдэнд нь сайхан үдшийг хүсье, та нартаа сайхан марцгаагаарай. Тэгээд энэ бид хэдийн одоо сэтгэл зүрхнээс гарсан, үдсэн харсан, өөрчлөгдсөн бүхнийг одоо чин сэтгэлээсээ та нартайгаа хуваалцлаа. Тэгээд та нар минь ч гэсэн сэтгэлийнхэн гэрлийг гэгээг нээгээрээ. Тэгэх бол бид бүхэн болоод энэ гэр бүл, үр хүүхдүүд, хав орчин байгаа хамт олон бүх хүмүүс ингээд тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг шүү. Юмыг дандаа сайхнаар хүлээж аваарай. Чи хүн рүү сайхан хараад нээх юм бол ууртай хүн хүртэл чам руу хараад инээдэг. Тэгээд энэ бүхний бидээр өөртөө чаддаг юм шүү. Тэгээд хүн болгоно бүгдөө гэрлийг асаагаарай гэж хүсэж байна. За тэгээд сайхан өдөр. Баяртай. Танд хүмүүс маш гоё коммент өгсөн байна. Та дараа нөхөд уншаарай. Тий. За баярлалаа. Бүгдээрээ сайхан. За. За баярлалаа.